За өнөөдрийнхөө төчнийг олсон. Саяны залуу маань бүр зөвшөөрсөн. За тэгээ микрофоноос үлгэж нэ. За сайн байна уу? За. Гайх уу, гайгүй юу? Хаа хөргөмөрхийг асуусан чинь. За миний дүү энийг зөвч. За энэ хавьд авчирч гоо. За ингэсгээд авчирч. За хаанаас хаа хөргөж байгаа вэ? Юу руу бөмбөр орно. Бөмбөр орно. За. За бөмбөрлөө. Шарадны Эрдэнэ толгоогоос бөмбөр хүртэл явах юм биз дээ. За бүсээгээрээ. За танилцъя. Баямөх. Ганзүрг. За Баямөх. За нутгаас хаагаар байна. Сүхбаатар аймаг. Сүхбаатар аймгийн донсон Мөнх хааных. Тий. За нутгаас хуржээд энд байна уу? Эсвэл нутагтаа байна уу? Ер нь энд хотод. Хотод. Тий. За хизээ хотод орж ирв. Хотод ер нь мэлээд жил болж байна уу? За. 7-8 жил. Сүхбаатарын Мөнх хааны хүмүүс ер нь яг ямар хүмүүс байд юм бэ ер нь? Ер нь тэгэл ташгүй ууж сэтгэлтэй хүмүүс л юм уу да. Тэгээд хотод 7-8 жил амьдрахад ер нь яг Мөнх хаан нутгаа санах юм уу да? Сан. Гэхдээ яг хуу байнгын наашаа тийш явцдаг болохоор гайгүй. Энд одоо тэгээ ажил хийж байна. Тий, ажиллана. За өнөөдөр чи одоо 7 хоногийн 2 дахь өдөр маань эхэлж байна. 10 сар маань эхэлчлээ. За ямар ажил төрөл хийж байна ирвэ нууц биш бол. Доор борлуулагч ажил хийдэг. Борлуулагч ажил. Ер нь мэрэгжил. Ер нь бол яг мэрэгжил эзэмшээгөө. Нэгдүгээр курсад өгсө цэргийн албанд явсан. Тэгээс цэргээ салгаж ирээд шууд ажиллаа явцсан. За. Цэргийн албан нэр хаана аваа? Дорнот аймаг техник 132 дугаар анги. За хилдээ. Тий хил дээр. Хил дээр алба хаахад ер нь хэр байв? Ямар хөө байв та? Хил дээр ер нь л гоё шүү дээ. Айран марим гэхгүйгээр. За нэг сайхны нэр л та. Яг тэгэл олон ирчүүд байгаа газар тэгэл сайн тахмуудах янз бүрийн юм гарна. Тэгэл тэр дундаас чинь нөхөрлөх нь бол нөхөрлөхгүй нь бас болоо. Хүнээ тань гэх юм уу. Тиймэрхүү. Одоо энд хин энтэг байна. Энд одоо аав ээжтэйгээ тэгээд бас их чихээрээ аль алинд нь л. Ер нь хийдэ ингээд нэг. Тий. За энд нэг гэр байна уу те? Энд ч нэг. Нөгөө гэр нь. Нөгөөх нь Баянзүрхинд очоо. Баянзүрх очоо. Бүр зүүн тал руу очиж чинь тийм ээ. Тэгээ ер нь Улаанбаатар тэгээд ингээд залуучууд амьдрахад ер нь хэр байна те. Цэргийн албаа хаагаад ирлээ. Тийм ээ. Бас хүн чинь мэдээж хот төв суурин бараалгүй л яах вэ? Тэ? Бараалгүй л яах вэ? Тэгэхээр яг ер нь хотод амьдрахад ер нь жоохон бэрхшээл байна уу ер нь? Яг тэгээд байхын хувьд бол байж тээ одоо юмны үн гээл эхлэхэд чинь тэгэл одоо төгжрэл тэгэл одоо тасан зохицол амьдрахаас яг. Одоо борлуулагч хийж ингэсэн шүү дээ тийм ээ. Борлуулагч хийж байгаа юм чи одоо тэгэл бас мөнгө төгрөгөнд бол нэлээд оролцсон шүү дээ тийм ээ. Оролцсон хэр байгаа. Тэгэнгүүт оролцсон мэдээж байгаа. Тэгэнгүүт яг энэ худалдаа авалт хийх төвчний хүмүүс маань ер нь ямар хуу ах шиг байна. Ойрд ер нь юмны үн жоохон нэмэгдээд л байна да. Нэг болохгүй байгаа юм шиг юм мэдрэмж ер нь жоохон тиймэрхүү юм байгаад байгаа. Ер нь чи ер нь юу гэж бодож байна? Яг л юмны үн нэмэгдэж байгаа ч гэсэн яг худалдаа авах чадвар нь бол байгаад байгаа. Гэхдээ бас яг авж байгаа нь одоо яг юу гэх юм. Ер нь бол одоо бага хувийг авж байгаа гэх юм уу? Чадвартай хувь нь бага гэх юм уу? Тиймэрхүү л. Мөнх хааных тийм ээ. Тий. Мөнх хаан. Мөнх хааныг нэг зурглаад нэг төслээд нэг одоо яг битэрийг үзэж байгаа хүмүүс нэг төслээд хамгийн сайхан байгалийн нэг төслээд яриул. Мөнх хаан гэсэн сум нэг иймэрхүү сум байд юм да. Гэт нэг яриул. Яг ер нь бол Сүхбаатар аймагт бол газар нутгийн хэмжээгээр 2-т ордог ер нь том сумандаа бол яг тэгээд хөгжил арай илүү яг засмал замтай яг нөө төв зам дагав гэх юм уу? За. Тэгэхээр ерөөхдөө хөгжил арай илүү. Тэгээ ер нь бол тал газар л да. Тал. Тий.
Одоо тэгээд Мөнх хаанд одоо яг хамаатан садангаас одоо хүмүүс байна уу? Ер нь бол Мөнх хаанд хамаатан сад ихтэй. Ихтэй. За. Найзууд бас байна. За Отгонбаатрын инх эрдэнэ. Отгонбаатрын инх эрдэнэ. Тий. За инх эрдэнэ одоо яг хаана байна? Яг одоо Сумандаа л байгаа да, мал дээр байдаг. Адуу үржүүлж мөржүүлдэг тиймэрхүү юм хийгээд байдیں۔ За инх эрдэнэ гэдэг залуу байна. Өнөөдөрт амарч гин үү? Тий, өнөөдөр амарч байна. Өнөөдөр амраа. За амралтын өдрүүдээр 7 хоногт одоо хэдэн өдөр амарч байна? 7 хоногт 1 өдөр. 1 өдөр нь амраад. Тэгээ ажлынхаа 1 өдөр нь амарчт юм тий. Тий. Тэгээд 7 хоногт 2 амарна л гэсэн. За. 7 хоногт 2 удаа амар. 1 өдөр нь болохоор ажлынхаа өдөр амарчдаг. Яг энэ 18-тай, 19-тай, 20-тай залуучууд байгаа шүү дээ. Энэ залуучуудад хэрвээ яг чи өөрөө ингэж цэргийн алба хаагаад ирсэн хүний хувьд юу гэж хэлмээр? Ер нь бол яваад ирсэн зөвлөдөө залуу насн дээр угаасаа цэргийн зарлан чи 28 нас хүртэл ирнэ. Тэр болгон яг уу тэгээд эхний хэдэн жил бол хаагаад яваад аж болно. Тэнцгүүгээр ороод гараа тэнцсэн ч гэсэн аргалаа яваад байдсан шүү дээ хүмүүс. Тэгдэг. Тэгээ яваад аж болно. Тэгээд яг уу тэр чин 24 5 хүрээд ирэхлээр чин нөгөө үлдэх магадлал нь бүр багас авчина. Тэгэхээр одоо тэгээд очиж хөгшин зэрэгт орно гэсэн үг шүү дээ. Тэг шүү дээ. Ер нь тэгээд 25 18 гэдэг чинь насны хооронд бол бас очихоор ялгаа гардаг шүү дээ. 2 3 настай зэргүүдийн хооронд л ялгаа гардаг шүү дээ. Тийм. Одоо чи ингээл юун дээр нь чи одоо тэгэл гүүж барих одоо нөгөө хүчний юм хийх чи ер нь бол бас 25 6 ордын зэргүүд бол жирэгдэн шүү дээ. Жирэгдэх үү? Яараа чи бэлтгэлээд ирэхээр. Та нар одоо яг зэрэгт очиод тасгал сургуульд хийгээ явахд одоо хамгийн хүнд за энэ арай л жоох хүнд байна да гэж бодогдсон тийм бэлтгэл сургуулийн юм юу вэ? Яг тэгээд яг хийгээд ирэхлээр угаасаа нэг хектар хүнд юм байхгүй. Гэхдээ яг нөгөө анх дөнгөж очсны дараа хөл тавьж алах нь тэгэл жоохон хэцүү талтай байдаг. Хаврын цэрэгт явсан болохоор яг нөгөө 45 хоног, карантин 45 хоног гэж сургуулийн төвдөр байдаг. Тэгдэг гэсэн тийм. Тэгэхээр яг тэр 45 хоногт нөгөө хөл тавьж алхаж сурна. Тэгээ олон цэрэг бүгд угаасаа жигд болтлал алах шүү дээ. Тэгэхээр чин тэгэл тэр хүртэл халуунаар нь тэгээ зогсож басна. Тэр үйл жанга юм да. Тэгээ босд нь бол тэгээ яг тэ яг л нөгөө хүн болгон чаддаг гүүх сунах. Одоо тэгэл төрнөг гээл хүн болгон чаддаг одоо тасгал хөдөлгөөн гэх юм уу. Хөл тавинад чинь тэгэл яг бүгд нэг жигд бүгд зэрэг явдаг болохоор тэрийгэ жигдэл гэж бас жоо цаг байна. Ганцхан чамаа шилтгаалах зүйл биш байна ч тийм ээ. 10 10 алхахад одоо 9 чадаад нэг нь чадахгүй хоо тэргээд чадах нь гэсэн. За яг цэрэгт очиж бодсон юм хэмээл ер нь тэгэл одоо хөдөлмөрлөл юм да. Хөдөлмөрлж ийж амжилтанд хүрнэ гэсэн бодолтой. Яг одоо тэгэл 10 жил дөнгөж төгсөжсэн хүүхэд чинь тэгэл одоо нэг хэцүү байна, болохгүй байна гэсэн юмнууд их байдаг байсан шүү дээ. Тэгээд чинь тэгээ цэрэгт яваад ирэхлээр арай төвчээр суучих гэх юм уу. Ингээ болоод исэн чи энийг бол болох ёстой гэсэн бодолтой болчихно. Энийг чадна гэд. Арай юмны ард нь гарна л гэж боддог болсон гэх юм уу да. Энэ хот хөдөөгийн ялгаа юу юм хөө байна те юу гэж боддог. Одоо чиний хувьд бол мэдээж хөдөө яг л бусдын адилаар тэгэл хөдөөний хүн шиг бусдын адил өссөн хүний хувьд хот хөдөөгийн ялгаа гэдэг одоо бас их гараад байна шүү дээ. Эний тухай яригдаал дөнгөж зарим нь болохоор хот хөдөөгийн ялгаа гэж байхгүй болсон. Гэх юм. Энэ дээр юу нь яар бодолтой байдаг. Яг тэгээд хот хөдөөгийн ялгаа гэж зүгээр ер нь бол тэгэл одоо хөдөө ч гэсэн бүх юм нь байдаг болсон болохоор ер нь бол нэг хектар ялгаа байхгүй. Тэгтээ яг хөдөө нь зүгээр нэг амраа моглол юм да. Амраа моглол. Хөдөө байхад чинь тэгээл нэг уур стресс гэдэг юм байхгүй ер нь бол хамаагүй амрал байдаг. Тэнгүүд яг хотод хурж ирээд амьдрах. Хотод ирэхээр чинь тэгээл одоо нөгөө дуу чимээ төгжрөл гээл ер нь арай стресстэй талтай байдаг шүү. Одоо яг чам шиг одоо мянган залуучууд байгаа шүү дээ. Тийм ээ.
амжилт төгсөөд зэрэгт яваад өөрийнхөө хөгжил мөрөөдлөөр ингээл амьдрал ажиллаа хийгээл тийм ээ. Ингээл бас бид нар ч юм уу сайхан амьдрахын төлөө бүгд дор өгнө хөдөлмөрлж шүү дээ. Нэг ийм дээр ингээ нэг туслаад дэмжиэд иймэрхүү бодлогын хувьд одоо ингээ залуучуудаа ингээд өгөөсөө тэгээд өгөөсөө гэсэн ийм чамнага бодогддгүй. Яг одоо энэ Улаанбаатарт амьдрахад. Ер нь тэгэл одоо бодогдох юм бас ганц нэг байна. Тэгтээ одоо тэр болгон одоо хүн болгоны бодол биелнэ гэж хэдэг байх тэ тэгэл одоо өөрсдийнх нь одоо сонгож байгаа хүмүүс л юм уу да одоо энэ гаргасан хүмүүс нь. Яг ямар үед яг нэг ийм нийгмийн юм уу эсвэл юм улс төрийн ч юм уу те яг нэг хэцүү үе нь яг ямар үед ч юм бодогддог. Энийг ингэчихгүй яа та ингээл нэг заримдаа нэг юм шүүрс алддаг да тийм ээ. Одоо юу ч болсон тийм юм бодохоо байлсан дөө. Яагаад вэ? Одоо тэгээд дасан зогтсон гэх юм уу. Тэг яг одоо ингээд тэгээд дасан зогцохоосоо илүү эсвэл тэмцэлэг болчих юм болоо. Бас байж эсвэл болоод байгаа юм уу? Амьдрал чинь авахгүй л дээ. Яг энэ ажлаа хийгээд яг ингэж амьдраад те 7 хоногийн 2 өдөр амраад ингээд яг төвжрээд ингээд ахвтай ингээд асуудал байна. Хишиг одоо ингээд энэ бол алин болгоныг одоо ярих юм болчих шиг зүгээр ингээд дугаах шиг амьдэрч гээд амьдраад тах хэрэгтэй. Одоо тэгээд сайн хэлж мэдгүй юм да. Яг одоо ингээд чигсаал цуглаан хийн цагдаа нар нь тараа чин тэгэл одоо яг ингээд улс төрөө дийлэхгүй болсон болохоор ч одоо тэгээд янз бүрийн нэг юм болонгоо тэгэл сенсацаар нь гаргаад арчдаг. Яг одоо ингээд бүх юмных нь аргыг олоо сурцсан болохоор одоо ямар ч үр дүнгүй л очиад байгаа шиг шүү дээ. Сүүлийн үед бас улс төр бас нэлээд савлгаатай байна тий. Хинд нь итгэх хэвээр, хин нь үний яриад байгаа юм. Хин нь яг үнэхээр арт өмнөө бодоод байгаа юм. Хин нь яг бидэнд хайртай гэдэг нь одоо бүр мэдтгэхөө боллоо тий. Хин ч одоо үний яриад байгаа юм. Хин ч үнэхээр тэр юм авалгаа хийцэн. Тэрийн тэгээ урд нь мэддэг байсан юм шиг яриад ах юм тий. Тэгээд мэддэг мөртлөө одоо ингээд бие биенийг одоо ингээд байгаад тах сони. Мөнх хааны мөнхөөтэй өнөөдөр таарлаа. За бөмбөгөр дээр хүрээд ирлээ. За тэгээ мөнхөөдөө амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд удахгүй тэгээд ажил төрөл нь улам сайхан болоод сайхан хантай болоод Улаанбаатарын өрх гэрийг бас удахгүй нэгээр нэмэрэ гэж хүсье ерөөё. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье мэд. За баярлалаа.